Энэ яг одоо нөгөө 2007 оны ухаан худгийн гэрээг яг давтах гэж байгаа байхгүй юу? Засгийн газрын тэмдэглэлээр Energy Resource шилжүүлсэн. Одоо тэрийг авъя гэж Монголын төр баг дайчин дайн дэгдэж штэ. Тэгээ одоо яг энэ шиг энэ онтрогийн энэ одоо та сая хэллээ те хүдрийн хамгийн гол нөөц нь байдаг жавхлант. Нөгөөх нь шивээ толгой гэсэн хоёр хэсгийг тэд нар зүгээр л ашиг хуваах гэрээгээр өгөх гээд байгаа байхгүй юу? Тийм учраас бид нар энэ дээр Монголын засгийн газар тусдаа гэрээ байгуулах боломжтой тийм үү? Гэрээ байгуулах тэр боломжийг судалж үзсэн үү? Тугаан сайд 3 номер. За бас энэ дээр бол нэлээд олон асуудлууд яригдах юм билээ. Бид хэд ч гэсэн бас нэлээд судалж үзсэн. За тэгээд дараа бас их хурлд ороод ирэхээр манай төрийн 34% төлөөлж байгаа Эрдэнэ соёлын компани Ганхуу захирал дотор бас томилттой явж байгаа ирээд бас нэлээд одоо зүйлүүдийг нэмж хэлэх байх. Ерөөсөө их хурлаар шийдвэрлүүлнэ гэд байгаа нь яг л ард түмний нүдэн дээр нээлттэй ард иргэдийн төлөөл бага ард түмнэр хилцүүлж эцсийн шийдвэрийг гаргуулна гэж ойлгож болно. Энэ хүрээнд таны саяны асуусан зүйл шийдэгдэнэ л гэж бид нар ойлгож байгаа.